Өнөөдрийн дараагийн мэдээлэл нь Америкийн нэгдсэн улсын олон сар хэрэгжүүлж буй шатхууны болон эдийн засгийн хоригт буюу Куба улстай холбоотой. Куба улсад эдийн засгийн нөхцөл байдал дороотож энгийн ард иргэдийн амжиргаа маш хүнд байна. 2026-ны 6 дугаар сарын байдлаар Кубын нийслэл Гавана болон бусад томоохон хотуудад Америкийн нэгдсэн улсын эдийн засгийн хориг арга хэмжээ улам чангарч шатхууны нийлүүлэлт түүхэн доод зэгтээ тулж ирээд байна. Гадаад санхүү тусламжийн системээс бараг бүрэн тусгаарлагдсан тус улсад өдөр бүр цахилгаан тасарч шатхуун түгээх станцууд дээр хэдэн зуун метрийн урт дараал үүсгэх нь энгийн үзэгдэл. Кубын ард иргэд энэхүү хямралыг даван туулахын тулд автомашина дундаа ашиглах 1950-ад оны хуучин машинуудаа гар аргаар янзлах зэргээр өдөр тутмын амьдралаа залгуулж байна. Америкийн нэгдсэн улсын засаг захиргаа нь Куба руу газрын тос тээвэрлэдэг хөлөө онгоцуудыг харж жагсаалтад оруулж, олон улсын банкны гүйлгээг хаах замаар тус улсын эрчим хүчний системийг үндсэнд нь боомлж байгаа. Үүний улмаас Кубас гадаадаас шаардлагатай түлш шатхуунаа чөлөөтэй худалдан авч чадахгүй төрж дотоодын тээвэр, хөдөө аж ахуйн салбар нь зогсон байдалд ороод байгаа юм. Гаванагийн удирдлагууд энэхүү оргийг өөрийн тусгаар тогтнол, сонгосон системд халтсан хууль бус бүслэлт гэж нэрлэж Вашингтоны хүмүүнлэгийн хямрал санаатаагаар үүсгэж байна хэмээн буруутгаж байна. Куба өөрийн дэглэмийн тогтвортой байдлыг хамгаалах, дотоодын зөрчлийг намжаахын тулд Орос улбаны улс болон Венесуэл зэрэг уламжлалт холбоотнуудаас газрын тосны хөнгөлөлтөд тусламж авах дипломат суугуудыг тасралтгүй хайсаар байна. Эдийн засгийн ийм хүнд нөхцөлд кубчууд бууж өгөхгүй байгаа нь тэрний урт хугацааны хямралд дасан зохицсон тэсвэр төвчээрээс гадна Кубын дэглэмийн хатуу хяналттай шууд холбоотой гэж үзэж болохоор байна.